Манай өрхөн мөнзө сонсогчдоо та бүхэнд өнөөдрийн мэндэ хүргэе. Ээлжид тийм талх подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За намайг Үжин гэдэг. Би Баясгийн 3 дугаар сарын дадлагжигч. За энэ удаагийн оролцогчоор Амирдэн маань ирсэн байна. Баярлалаа. За сайн бацгаана уу? Намайг Амирдэн гэдэг. За яг одоогийн байдлаар бол нийслэлийн ерөнхий боловсролын 100 дугаар сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. За миний хийдэг ажил юм бол хөдөлмөрлөх эрх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг залуу монголчуудын холбоо төрөмс байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. За тэгээд чихрэншинтэй иргэдийн эрх зүйн орчныг сайжруулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг амьдралын төрөмс байгууллагын удирдах зөвлөлийн дараагаар тус ажиллаж байна. За чиний хийдэг ажлуудыг харахаар ингээд энэ хүүхд одоо хизээ намрд юм болоо ингээд ядардгүй бахтаа гэмээр ингээд жоохон өмнөөс чинь хийж юм. Гэт юу ер нь чамаа ингээд амар хөдлөгдөг вэ? Юу ингээд чиний дотроос чинь ингээд ундарч гараад байна. Түрүү хэлсэн шүү дээ тийм ээ. Хөдөлмөрлөх эрх, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж. Тэгээд ерөнхийдөө бол энэ чиглэлээр бас ер нь бол мэднэ. Эдгээр дээр л хэлт яг ямар хор нөлөөтэй байдаг вэ гэдгийг биеэрээ бас энэ хүндээ гэж хэлэхэд бол мэдэрчсэн хүн учраас үүний эсрэг ажиллах нь нэг миний үүрэг юм аа гэдэг энэ мэдрэмж суудсан байдаг юм уу. Тэгээд үүний төлөө ажиллаж байна. За ер нь ингээд 17 настай мөртлөө ийм амир идэвхтэй ингээд бусан төлөө тэнцээд явж штэ. Гэхдээ тэгэхээр ер нь ингээд хүмүүсээс ирэх ер нийгмээс ирэх хандлага ингээд чамаа ингээд бүр ингээд урамшуулдгүй эсвэл ер нь хаяа ингээд жоохон сөрөг хандлага чамд ирэх гээд байдаг уу? Урамшуулах нь ер нь их ховор. Тий. Жохон ингээд жохон юм байж чи ингээд өөртөө хатсан том сэдв барай явж гин хичээлээ хийгээл явж болдгоо мó тэр гэдэг нэг тийм хандлага бол айгүй их байдаг. Гэр бүлийн хэсгэлэл тэгэл ангийнхан тэгэл сургуулийн багш нар гээд ер нь бол намайг тойрж байгаа баг бүхэл хүрээллээс нэг ийм сөрөг хандлага ирэх гэдэг. Гэхдээ миний хийж байгаа ажлын маань гол цаад зорилго маань иргэний эрх хэвлэлч нийгэм бүтээлцгийн тулд чиглэж байгаа учраас ялтчгүй одоо дотроос маань хөдөлгөж өгдөг гэх юм уу? Энэ л намайг хүчрхүүлж өгч байна. Тэгвэл сайн нөгөө хийдэг ажлуудаас нь нөгөө чихрийн шижинтэй хүмүүс эрхийг хамгаалах амьдралын төрийн бас байгууллагын тийм тооцын дарга гэсэн шүү дээ. За тэгээ ер нь ингээд чи өөрөө чихрийн шижингүү те байхгүй. Тэгсэн мөрчлөө ингээд чи яагаад ингээд өөр хүмүүсийн өвчин өөрийнхөө юм шиг хүлээж аваад ингээд тэр хүмүүсийн өвчтөө ингээд дуурайд явчихин ингээд ер нь ингээд минийх биштэй ингээд миний асуудал биштэй гэж хэлэх амар амархан шүү дээ. Гэтэ ер нь чи яагаад тэр хүмүүсийн төлөө ингээд тэнцээ явж байна? Чихрийн шижин гэдэг өвчлөл маань өөрөө нөгөө нэг хүнд өвчин бохгүй юу? Манайхан болохоор тодорхой нэг тийм хүлээж авдаггүй, эсвэл бол тэрийг хайхардаггүй. Чихрийн шижинтэй гэдэг өөрөө мэддэг мөртлөө эмнэлгийн хараг хяналтанд байдаг. Үүнээс болоод үсэн сулрах, шүдэн унах, хараа муудах. За тэгээл нэг алаа өвчин тусаад идэхгүй урт хугацаагаар явах цаашлаад бүр амь насаа хүртэл алдах эрсдэлтэй байдаг. Миний одоо ойр тойрон за хамаатан саданд маань хүртэл чихрийн шижин хүмүүс байдаг мөртлөө эмнэлгийн хараа хяналтанд байдаггүй. Тэгээ ийм их асуудал байдаг. Тэгээд Монгол улсад ерөнхийдөө бол нийт ойролцоогоор гэж байгаа. Ойролцоогоор нэг 300 орчим мянган хүн чихрийн шижин буюу диабет гэдэг өвчлөлөөр өвчлсөн бах магадлалтай гэдэг юм том судалгаа байдаг. Гэхдээ эдгээр хүмүүс бүр нэгдүгээр хав шинжтэй ороогүй тохиолдолд эмнэлгийн хараа хяналтанд байдаггүй. Гэтэл нэгдүгээр хам шинжинд орцол тохиолдолд байнгын нөгөө нэг инсулин гэдэг тариага хэрглэж идэг. Өдөр болгон одоо өхлийн ирмэг дээр явж идэг юм аюултай өвчин байдаг. Тэгэхээр үүний эсрэг бид нэр дуурч. За тэгээд үүний эсрэг бас хувь нэмэр оруулж яхан зүйтэй байгаа юм. Одоо ер нь ингээд үеийнхнийхээ анзаараад тахлаар ингээд нөгөө чихрийн шижин гингүүт нөгөө надад ч ингээд зүгээр л чихрийн идэггүй хүмүүс өстэй ингээд зүгээр л хоолоо хорчдөг өстэй гэх нэг юм буруу хандлага ингээд харагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр ер нь ингээд танаа ингээд байгууллага ер нь тэрний төлөө яаж ингээд хүмүүс ер нь чихрийн шижин ийм өвчин байдаг шүү, тэгдэж шүү, ингэдэж шүү гэдэг нэг юм хөдөлгөөн тийм юм хүм явуулдаг уу? Ер нь амьдралын өнгө төрийн бас байгуулагч яг юу хийдэг байгууллага тэрийг жоохон тайлбарлаа. За энэ жилийн хувьд бол бид нар түлхүү эрх зүйн орчин дээр тулгуурлаж ажиллаж байна. Яг хуу өмнөх жилүүдэд бол яг хуу тодорхой хэмжээнд сургалт үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан. За энэ жилийн хувьд бол бид нар илүү эрх зүйн орчинд тулгуурлаж байгаа. За чихрийн шижинтэй хүмүүс одоо жишээлбэл зөвхөн тэр хүмүүс иддэг будаа нь одоо нөгөө нэг тэр хүмүүс идэх тохиромжтой будаа нь гэхэд килограмм нь ойролцоогоор 70-80 мянган төгрөг байдаг ч юм ингээд маш өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр нэгдүгээр тэний хөнгөлөлтөй авах боломж хаана байна тийм ээ. За тэгээд цаашлаад эдгээр хүмүүс нийгэмдэр гараад явхад магадгүй чихрийн шижинтэй хүмүүс явж гад одоо гудамд явж байгаа гэдгийн тухай алдаад унахыг үгүйсэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тухайн хүмүүс амь насыг нь аврах
тийм одоо гарын чипч гэдэг юм уу, бугавч гэдэг юм уу, эдгээр зүйлсийг Монгол улсад оруулж ирэх боломж байна уу? Технологи талаас хэрхэн ямар байгууллагатай хамтарч ажиллах боломж байна? Эрх зүйн орчин талаас яг энэ хүмүүс эмнэлгийн үйлчлэгээ авахд одоо ямар боломжууд байх боломжтой гэдгийг судалж байгаа. За үүний үндсэн дээр бол бид нар энэ жилийн хувьд 2026 оныг бол эрх зүйн орчныг сайжруулах түүний төлөө дуурах жил болгож зарлаж байгаа. Тэгэхээр ер нь ингээд нийгэм ингээд зөвхөн чихрийн шижинтэй гэлтгүү одоо ингээд бусаас арай өөр жоох юм хүчнтэй ч юм уу ингээд бусаас арай өөр харагддаг ч юм уу. Тийм хүмүүсийн ингээд ер нь ингээд дээрлэхэд ингээд ялгуурлаад жоох ингээд нийгмээс ангилах гэдэг шүү дээ. Тэгээ ер нь тэрий чи ер нь хаанаас эхэлж ингээд одоо энэ дээрлэхтийн гинжин хэлхийг ер нь ингээд хаанаас нь эхэлж таслуулж ер нь зүгээр гэж боддог вэ? Дан ганц чихрийн гэхээсээ илүү яг энэ дээрлэхэлт дарамт гэдэг энэ доромжлол гэдэг зүйл бол баг бүх хүн тодорхой хэмжээгээр бол яачаас мэдэрчсэн баг. Тэгэхээр энийг таслан зогсоох гэдэг өөрөө бүр ингээд тогтолцооны асуудал байхгүй юу? Манай бүр ингээд соёл болоод бүр эртнээс үеэсээ хадгалагдаад ирсэн. Тэгээд тэрийг өнөөдөр бид нар буруу юм а гэдгийг ойлгохгүйгээр явснаас болоод одоо л дөнгөж манай нийгэм дөнгөж сэрж эхэлж гэнэ үү гэж бид нар харж байгаа. Заламалгачтай хон холбоо энэчлэг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгож зарлаж байгаа. За тэгээд үүний хамгийн гол цаад шалтгаан гэх юм бол нэг бид нар хүүхдүүд хоорондын энэ үеийн дээрлэхэлт явагдаад байгааг хүүхд хооронд тоглоом гэж хараад байгаа байхгүй юу? Гэтэл тоглоом хүүхдийг өвтгөхсгүй, тоглоом хүүхдийг айлгахсгүй. Үүний хүрээнд бид нар яг юуг хэрэгжүүлэх ёстой болоо гэдэг маш урт хугацааны судалгаа, маш урт хугацааны хуралчуулган, маш олон хүмүүст экспертүүдтэй уулзалтаж зөвлөгөө авсны үндсэн дээр нэг шийдлийг гаргаж ирээд нэг боломжийг бид нар авч яваад байгаа юм. Тэр нь юу байсан бэ гэхээр үеийн дээрлэхэлт гэдэг байгаа. За ер нь энэ хүчирхийлэл дарамт гэд байгаа юм чинь юунаас үүсээд байгаа юм бэ гэхээр хүмүүсийн харилцаа хандлага гэхээс илүү нөгөө нэг хүчирхийлэгчийг бүр ингээд нийгмээрээ буруу гэж хараад байгаа нь буруу хадах өөрөө аюу сонирхолтой хасан ч магадгүй. Яагаад вэ гэхээр хүчирхийлэгч яг тэр цаг үедээ буруу байсан байж болно. Түүний өмнөх цаг үе дээр тэр өөрөө дахиад хохирч байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр хүчирхийлэгчийг нэгдүгээр бид нар хамгаалах хэрэгтэй байна. Өмнөх тэр сэтгэл зүй ямар асуудал байгаад байна. Түүнийг хэрхэн сайжруулах боломж байна гэдгийг бид нар одоо олж тогтоохгүйтэрний үсийг ажиллах гэдэг. Гэхдээ энэ дээр дахиад нэг тогтолцооны мань асуудал гарч ирж байгаа юм. Манай улсад одоо 1500 хүүхдийн дунд нэг ажилд нэг сэтгэл зүйч ажилладаг байгаа юм. Тэгээ 1500 хүүхдэд нэг сэтгэл зүйч хүрч яашна гэдэг ямарч боломж байхгүй. Тэгэхээр тэр 1500 хүүхдийн сургуулийн орчинд байгаа тэр сэтгэл зүй асуудлыг сэтгэл зүйч одоо илж олж тогтоогоод түүн дээр ажиллах ёстой болохоос биш эцэг их эсвэл ангиуд дээрсэн багш түүн дээр ямар нэг байдлаар одоо тодорхойлт гаргаад түүний эсрэг ажиллах бол боломжгүй дутагдaltaй байдаг. Тэгээ үүнийг сайжруулъя, үүнийг одоо нэмэгдүүлээ, ядаж 500 хүүхэд дунд нэг сэтгэл зүйчтэй болёо гэхээр манай тийм боловсруучсан байхгүй байгаа юм л да. Яагаад боловсруучсан байхгүй байгаа юм гэхээр нөгөө л нийгмийн баталгаар ороод байгаа. Тэгээ нөгөө багш нарын цалин бага байна. Багш нарын нийгмийн баталгаас сул байна. Үүнийгээ дагаад боловсролын байгууллага үнэлэхээс сул байна. Тэгэхээр тэр боловсролын байгууллага руу орж ажиллах залуу одоо болсон хүч маань байхгүй болоод байгаа юм. Тэгээ үүнээс болоод манай тогтолцооны маань одоо энэ асуудал байгаад байгаа учраас үеийн дээрлэлтийн асуудал өнөөдөр нийгэмд маш ихээр байгаа. Тэгэхээр бид нар тогтолцооны асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвхөн залуу мууллагчдын хон холбоо, зөвхөн амьдралын төрөмс байгууллага ажиллах биш нийгмээрээ нийтээрээ иргэд доолоо өргөх шаардлагатай байдаг. Тэгвэл манай иргэдэд яг тийм үзэл хандлага, яг тийм одоо сэтгэл зүй бол хараахан төлөвшөг байгаад байна л да. За тэгвэл одоо амьдралын өнгө төрөмс байгууллага залуу мууллагчдын хон холбоо ер нь хэр удаа хугацаанд хэрэгжиж байгаа вэ? За амьдралын төрөмс байгууллагт би одоо ажиллаад нэг 3-аас 3 сар орчим болж байна. Залуу мууллагчдын хон холбоо бол яг энэ жилээс бүр юм аль биесны нэр аваад хамаг тэмдэгтэй болоод явж байгаа болохоос өмнөх жилүүдэд бол байсан. За ойролцоогоор нэг 3 орчим жил 4 жахуу жилч болж байна. Болж байна. Өмнөх жилүүдэд бидний хийж хэрэгжүүлж ажиллах гэх юм бол илүү нөгөө үеийнгэд одоо найзуудаа нөлөөлөх ажлыг зохион байгуулж ирсэн. За одоо давхарцсан тоогоор бол нэг 15,000 хүүхдэд нөлөөлж хурц ажиллаж чадсан бид. Гэхдээ ямар ч үр дүнгүй ажилласан байгаа тань. Одоо тэгвэл одоо ингээд үр дүнгүй ажиллагаа ингээд яваалаа энэ чинь тэгээ цаашлаа бас үргэлжлэнэ. Одоо ингээд үр дүнтэй болохын тулд яг юу хийхийг хүсэж байна? Ямар байгууллагуудтай хамтраасаа гэж хүсэж байна? За үр дүнтэй гэж тийм ээ 15,000 хүүхдэд хурц ажиллаж чадсан байгаа байхгүй давхарцсан тоогоор. Давхартаагүй тоогоор бид нар тоолж чадаагүй. За давхарцсан тоогоор 15,000 хүүхдэд хүрч чадсан байна. Маш их хүүхд гэсэн үг шүү дээ тийм ээ. Маш их хэмжээнээс зардал гарсан байгаа.
тэр цаг үед бид нар ч яг ингээд тухайн хүүхдүүдэд зүгээр сургалт ордог уу? Судалгаа явуулдаг. За эдгээр хүүхдүүдэд юу дутагдаад байна? Эдгээр хүүхдүүдэд яг ямар чадвар хэрэгтэй байгаа гэдгийг судалгаа явуулна. Түүний үндсэн дээр бид нар сургалтаа зохион байгуулдаг. Уул нь чанартай болох гэж аягүй хичээдэг. Гэхдээ гаргасны дараа бид нар нэг сарын дараа 2 сарын дараа дахиад нөгөө нэг өмнө байсан авсан судалгаагаа дараа одоо сургалтын дараа ингээд судалгаа хоёрыг харьцуулаад тулгаад харьцуулахаар бараг үр дүн гардаггүй. Яагаад үр дүн гарахгүй байна гэхээр сэтгэлгээний асуудал таадаг байхгүй юу? Тэг манай байгууллага болвол яг энэ дээр нийтдээ л нэг 15,000 хүүхдэд 700 орчим сургалт зохион байгуулахад за нэг сургалт дээр ойролцоогоор 1 сая төгрөгийн төсөвтэй зохион байгуулагддаг байхгүй. Тэгэхээр нэг ойролцоо 700 сая төгрөгийн үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Тэгэнгүүт энэ их хэмжээний мөнгө урсцсан байгаад. Гэтэл үрдэнгүй байгаад тийм. Юунд байна уу гэдэг ингээд бид нар судалж үзсэн байхгүй. Энэ судалгаад маш хүнд байсан. Яагаад гэхээр эргээл нөгөө нэг 2-3 жилийн өмнөх судалгаа сургалтууд руугаа бүгднэрүүг нэргэж ороод бүгдийг нэргэж ангичаал бүгдийг нь ухаж үзээл юун дээр бид нар алдчихв. Яагаад энэ их мөнгө зарлагдсан мөртлөө яагаад ямар ч үрдэнгүй байгаад байна вэ гэж хайгаад үзэхээр ерөөсөө сэтгэлгээний асуудал яриад байна. Бид нар сургууль дээр нь очиод 1000 сайхан юм яриад тухайн хүмүүсд ингээд 1000 гоё юм ярангууд буцаад нөгөө хүмүүс маань тухайн сургуультаас тодорхой хэмжээний ойлголт авах гарчиж байгаа. Аваад гэртээ харангууд нөгөө эцэг эхчүүд нь бидний ярьсан юмыг бүр ингээд оронгоор нь эргүүлээд ямар ч тийм зөв мэдээлэлгүй тийм хар буруу юмар тухайн хүмүүсийг бүр ингээд тархийн цэнэглээд хахаар эргээд нөгөө хүүхд эцэг эхтэй л итгэдэг байхгүй. Бидний ярьсан юмыг худлаа гэж бодоод түүнийг амьдралдаа хэрэгжүүлэхгүй байдаг. Тэгэхээр явж ер нь нэг эцэг эхчүүд рүү одоо гарч иж чад яагаад үл эцэг эхчүүд юм байгаа гэж бид нар судалж үзсэн. Орсон сургалтуудынхаа бүх хүмүүс бол эргэж холбогдож чадаагүй. Одоо тодорхой хэмжээний хүмүүстэй эргэж холбогдоод эцэг эхчүүд нь уулзж идсэн байхгүй юм. Яагаад ийм байгаад байна уу гэж нэг юм сэтгэл зүйч суулгаж гаад мэрэгжлийн сэтгэл зүйч мэрэгжлийн нийгмийн ажилтнуудыг суулгаж гаад за тэгээд нэг 30-аас 2 цагийн хугацаатайгаар ярилцлага бүлгийн ярилцлага төр зохион байгуулад үзсэн. Эцэг эхчүүдээс ер нь хөвчлэн гарч байгаа хандлага болвол юу байсан бэ гэхээр ерөөсөө ингээд нийгмийг буруутгасан. За тэгээд нэг улс төр буруутгасан, улс төрд байгаа тэр улс төрчдийг буруутгасан тийм хандлага байгаад байгаа. Яагаад бас дахиад яагаад гэдэг асуултууд гараад байгаа даа. Дахиад яагаад ингэж вэ гингүүд яалтчгүй тэр хүмүүсийн бас нэг талаараа зүг болж гарч байгаа. Яагаад гэхээр тухайн хүмүүс социализмын үед амьдарч байсан. Одоо нийгмийн зохион байгуулалтын социализм байсан. Социализм нураад бүх зүйл эрхчлөлтөй болсон байсан. Өмнө нь одоо чи энийг хийх ёстой, чи энийг хийх юм бол ийм үр дүн тийнэ бүх зүйл нь тодорхой, бүх зүйл нь заалттай байсан нийгмээс за чи одоо гараад хүссэн юм а хийж болно, хуулийн хүн чи хүссэн юм а хийж болно гэдэг нийгэм рүү орчингууд нөгөө хүмүүс юу хэ мэдгүй болчих жоохоо. Юу хийхээ мэдгүй болоод ирэнгүүт стресст орно, шоконд орно. Соёлын шок гэдэг шиг улстай амьдарч байгаа мөртлөө нийгэм өөрчлөгдчихэнгүүт соёлын шоконд ороод тэгээд сэтгэл зүйн хандлага нь ялцруу тийм болоо хувирсан байдаг. Тэгэд энэ хандлагаа л өөрчлөгдөх маш хэцүү. Бараг би боломжгүй гэж хэлмээр байна. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд бид нар зөвхөн цаг хугацаа хэрэгтэй байна. Аль нэг байгууллагатай ажиллах, аль нэг хүнтэй хамтрах, аль нэг экспертиг авах гэхээс илүү. Тэгэхээр цаг хугацааны хүрээ, цаг хугацаа улиран одох тусам энэ хандлага гайгүй болно гэдэгт бол манай байгууллага бүрэн итгэлтэй байгаа. Энийг л хүлээж байна. Гэхдээ бид нар бол зүгээр суугаагүй мэдээж хэрэгжүүлэх ажлаа хийгээл явж байгаа. Одоо ингээд чи 17 настай хүртлөө ийм их юм хийгээд дотроо ийм их юм тэгээд ингээд ийм олон хүмүүсийн төлөө ажиллаж байна. Тэгээ ийм их юм хийхэд ингээд ер нь үеийнхнээс чи ингээд чи болоочтэй ингээд хөвшүүн шиг яасан гэл чамаг дээрлэгдэг ч юм уу гадуурхдаг ч юм уу ингээд чам руу ер нь тийм хандлага ирнэ. Тэгээ ингээд чи тэр болныг яаж даван туулдаг вэ? Ер нь ингээд яаж ингээд тэрнтэй ингээд дийл хийдэг вэ? Тий надад сулч амар их байдаг. Сая 5 дахь өдөр хүртэл ер нь угаасаа л тэгдэг бас яг ингээд нөгөө нэг олон нийтийн үйл ажиллагаанд оролцоод анх сургуулийн клубээс эхэлжсэн байхгүй. Тэгээд анх сургуулийн клубээс эхлээл ороод ирэнгүүт аль нэг багшийн нөгөө нэг тэгдэж штэ нэг сугны үс тэргээл тэгэл за сургуулаасаа гараад нэг жоохон одоо улс төрчтэй хамтарч ажиллаад экспертүүдтэй хамтарч ажиллангууд нэг улс төрчийн сугны үс гээл нөгөө нэг багшаа сугны үс ороод улс төрчийн сугны үс рүү ороод тэгэж яж улс төрчтэй ажиллахаа болоо одоо бүр иргэний нийгмийн байгууллагын хүмүүстэй ажиллаад эхэлсэн. Одоо аль нэг одоо иргэний нийгмийн байгууллагууд чи ихэвчлэн гадаадаас санхүүжилттэй байгаа. Яг тэр Монголоос санхүүжилт боломжгүй. Тэр гадаадаас санхүүжилт тавьдаг болохоор гадаад нь тагнуул болчих. Тэгэд ер нь бол угаасаа яг ийм асуудал байдаг. Айгүй асуудалтай байдаг.
ажиллахад айгүй хүндрэлтэй. Жишээлбэл яг манай ангийнхан би бол ангийнхантайгаа л харьцаж чаддаггүй. Над руу нэг тийм хейт хийсэн байдалтай байхгүй бүгдээрээ нэг тийм гэтэл би эсрэгээрээ тэр хүмүүсийн төлөө ажиллаад байгаа тийм. Гэхдээ би тэдэрт гомдчихаагүй ийм болгосон би яг нэг асуудал нь юу байна гэдгийг л судлах дуртай болохоос биш яагаад ийм байна вэ гэдэг дээр бол нэг тийм одоо фокуслах дурггүй гэх юм уу. Тэгэхээр надад бол ангийнхнаас ирсэн тэр асуудал тодорхой хэмжээнд сэтгэл зүй хэцүү байдаг ч гэсэн бүр тэгж амар хүндрэлүүдэж авдаггүй. Тэгвэл одоо ингээд 17 нас хүртэл ийм их юм хийжлээ. Одоо чи ингээд цаашлаад 18, 19, 20 хүрнэ. Их сургуульд орно, 10 жилээ төгснө. Тэгээд ер нь цаашдаа чиний зорилго чи юу байна? Юу хийх хүсэж байна? Ер нь ирээдүйн зорилгоос хамгаалцаач. Миний зорилго би одоо зорилгын төлөө ажиллаж байгаа. Би Монгол улсад иргэний нийгмийг одоо илүү сайжруулах, иргэдийн оролцоог сайжруулахын төлөө ажиллана. Ингэж ажиллахад ганцхан боломжтой субъект байдаг. Монгол улсын хурал, Монгол Улсын засгийн газар гэсэн юм хоёр том байгууллага байгаа. Би энэ хоёр байгууллагад орж ажиллана. Гэхдээ улсын хурлын гишүүн болсон ч гэсэн Монгол Улсын засгийн газрын гишүүн болсон ч гэсэн аль нэг суудал сэнти миний зорилго байхгүй. Миний зорилгодоо хүрэх, дамжин өнгөрөх өртөө манд байна. Миний хамгийн гол зорилго яг энэ хүн болж төрсэн хамгийн том зорилго гэх юм бол Монгол улсад иргэний эрхийг дэвтлэгч нийгмийг бүтээлцэхийн төлөө би ажиллаж амьдарч үүний төлөө би студиж явах болно да. Одоо чи тэгвэл ингээд 10 жилийн дараах Амин Эрдэнэ гэдэг хүнийг надад гоё дүрслээд өгөөч. Чи 10 жилийн дараах өөрийгөө ер нь яаж хардаг вэ? Ер нь хэн болцсон байх вэ? 10 жилийн дараа Амин Эрдэнэ. Одоо бол яг өнөөдрийн Амин Эрдэнэ бол тийм сайн Эрдэнэ биш байгаа. 10 жилийн дараа Амин Эрдэнэ ч гэсэн тийм сайн Амин Эрдэнэ байхгүй бах. Яг бусдын хандлагаар ч гэсэн яг миний өөрийгөө дүгнэлт ч гэсэн 10 жилийн дараа Амин Эрдэнэ ямар ч байсан сонгуульд өрсөлдөж гисэн байх болно. 10 жилийн дараах Амин Эрдэнэ ямар ч байсан судал авчихсан байх болно. Аль нэг цэцгэлэх гад байгууллагад. За одоо тэгвэл хэдүүлээ ингээд нийгэмд амар их ингээд ялгуурлангаа дургагдсан би үеийнхэндээ дээрлэхүүлдэг, томчуудад дээрлэхүүлдэг ингээд зөндөө хүүхдүүд байгаа. Чи тэр хүүхд болгоно ингээд ер нь юу хэлж ингээд тэр хүүхдүүдийг зоригжуулмаар байна. Тэр хүүхдүүдэд яг юу хэлж урам өгмөр байна. Жоох ингээд. За ялгуурлангаа дургагдсан тэр мэдрэмж төр зорих байдаг. Чиний төлөө зөвхөн чиний төлөө ажиллаж байгаа чиний аав ээж хоёр байгаа. Чамайг хайрлах хэн нэгэн байж л байгаа. Чиний төлөө ажиллах бид байгаа. Нийгэмд чи ганцаараа биш, нийгэмд чиний эрхийг хамгаалахын төлөө асар олон залуучууд дуугаа өргөж идэг. Тэгэхээр шантраад суух биш, түүнийхээ төлөө тэмцдэг иргэн багаараа л гэж л та. За тэгвэл хэрхэн үзэстэй ингээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгая. Бидэн дээр ирж хүрэлцэн ирж ингээд ийм том сэдвийг өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж өгсөн Амин Эрдэнэтэй баярлалаа. Тэгээд ирээдүйд зарсан зорилго бүхэн нь биелэх болтугай. Баяр хүргье Амин Эрдэнэ. Баярлалаа. За баяр таа.